Орой мэндэргүй үзэгчдээ 12-р чөлөө цог төлөвлөс бэлтгэн өргөдөг нутгийн цэг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7-1 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээллийг хүргэе. Удахгүй Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаатай холбогдуулан бид иргэний бүртгэлийн газраас цахим үнэмлэхний зөрчлийн ажил ямар шатанд явж байгаа талаарх мэдээллийг бэлтгэсэн юм а. Үүнд 5,000 иргэний цахим үнэмлэх зөрчилтэй байсныг он гарсаар 4,000 гаруй иргэний зөрчлийг эрчимтэй арилгаад байна. Одоо 1,000 хүрэхгүй иргэний зөрчил үлдсэнийг арилгаад явж байгаа талаараа онцлон ярьсан юм а. Өнөөдөр аймгийн хэмжээнд яригддаг нэгэн асуудал бол иргэний бүртгэл тэр дундаа цахим үнэмлэхний талаар иргэд нэлээдгүй бухимдалтай байдаг. Тэгвэл он гарсаар нийт 5,000 иргэний цахим үнэмлэх зөрчилтэй байснаас 4,000 гаруй иргэний зөрчил бүрэн арилсан бөгөөд 1,000 хүрэхгүй иргэний үнэмлэх зөрчил нь арилгадаад явж байгаа талаар онцлсон. Эдгээр иргэдийн 350 нь хаяг ургийн овгийн зөрчил байгаа бол зургийн зөрчилтэй 37, иргэний бүртгэлийн системийн зөрчилтэй 300 гэх мэтчлэн зөрчлүүд байгааг багийн засаг дарганаар болон иргэдтэй өөрсдөө нь холбоо бариад зөрчлийг нь арилгаж өгөөд явж байгаа талаар дурдсан. Захим үнэмлэх 4 сарын 15-наас 5 сарын 23-ны хооронд 3717 иргэний захим үнэмлэх хэвлэгдэж ирсэн байна. Үүний 70 гаруй хувь нь 95-96 оны шинээр үнэмлэхээ авч байгаа хүүхдүүдийн захим үнэмлэх байгаа юм. Одоогийн байдлаар хэвлэгдэж ирсэн үнэмлэхнээс 500 гаруй иргэн үнэмлэхээ аваагүй 2-3 сар болж байгаа талаар өгүүлсэн. Эдгээр иргэд нь 12-р сумын нэг цонхны үйлчилгээн дээр очиж захим үнэмлэхээ шүүлгэж аваарай гэдгийг энэ ташрамд дурдсан. За иргэний бүртгэлийн зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгуулах тал дээр бол нэлээд ажлууд зохион байгуулж байна л да. За энд бол бас өөрчлөлт, шинжилгээний холбогдлолтойгоор шинээр иргэний үнэмлэх авч байгаа улсууд маань нөгөө биеийн давхцаагүй өгөгдөл буюу хорооны хээ өгдөг энэ ажиллагааг яхан хожуу өгсөн ийм улсууд бол бас нөгөө уншигдах шатанд дамжлагандаа явж байдаг. Үүнээс шалтгаалаад яхан хугацаа хожимдж байгаа. Мөн ургийн овгийн зөрчилтэй хаяг тодорхойгүй. За хаягийн бүртгэл нь тодорхойгүй тийм үнэмлэх нэвлэгдэхгүй байна гэж ирээд хаягаа хэлж байгаа тийм юмнуудыг аль болохоор залруулаад хийгээл ингээл явж байна. За ер нь бол он гарснаас хойш нэлээд шуурхай явж байгаа. 5,000 гаруй хүний зөрчилтэй байсны 4,000-аад нь арилцсан. Ер нь бол иргэний захим үнэмлэх 7 хоног тутам хамгийн доотлол нь 400 ширхэг түүнээс дээш тоогоор манай аймгийн хэмжээнд хэвлэгдэж ирж байгаа. Ийм учраас энэ зөрчлүүд бол бас харьцангуй урт хугацаанд засагдж байгаа. Иргэдийн тухайд хорооны хэгээ хожуу өгсөн бол захим үнэмлэхийн доод тал нь 2 сар болоод ирдэг байна. Мөн захим үнэмлэх захиалсан хаягн дээрээ байхгүй шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүйгээс зөрчил гардаг учраас иргэд энэ тал дээр буруу ойлгосноос бухимдал үүсдэг талаар учирсан. Мөн 2014 он гэхэд иргэний захим үнэмлэх хэрэглээнд орох талаар олон дэвшилттэй үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Ер нь бол альч төрийн байгууллагууд ер нь захим үнэмлэхийг одоо иргэдийн хэрэглээнд оруулах энэ машин техник тоног төхөөрөмжийг бол одоо оруулж ирэхээр бэлтгэж байгаа. Ер нь 13 оноос болж 14 оноос бол иргэний захим үнэмлэх ерөөсөө хэрэглээнд орж ирнэ. Тийм ч учраас бид нэр одоо энэ хаягийн өөрчлөлтөөр хож үнэмлэхсэлдэг байсан шүү дээ. Энэ бол болчихсон. Ер нь дараа оноос эхлээд бол иргэд бол өөрсдөө одоо нэг лавлгаа бол авна гэж явдаг шүү дээ. Энэ юмнууд хүртэл альч юун дараас өөрсдөө юугаа уншуулаад өөрсдийнхөө мэдээллийг хаанаас ч гэсэн интернетээр дамжуулаад авчих. Өөрсдөө авдаг. Ийм хэлбэр сүртэлчих гээл явж байна. Захим үнэмлэхний чифэнд хаягийн шилжилт хөдөлгөөнөөс эхлээд тухайн хүний ямар овогтой хаана оршин суудаг, юу хийдэг болох бүх мэдээлэл нь суугаад өгчих учраас аль ч албан байгууллага дээр очиод авахыг хүссэн мэдээлэл авах боломжтой болж байгааг өгүүлсэн. Иймд захим үнэмлэх хэрэглээнд ороод ирэхээр шилжилт хөдөлгөөний зөрчил гарахгүй гэдгийг онцлсон. Ингээд ирэх 2014 он гэхэд иргэд төрийн ямар ч байгууллага дээр очиод захим үнэмлэхээ машинд нь уншуулахад багийн засаг даргын тодорхойлолтыг хүртэл авах бүрэн боломж нээгдэх учраас энэхүү уншдаг машин тухайн иргэний зөрчилтэй зөрчилгүйг шууд илэрхийлэх юм байна. Дараагийн мэдээллийг хүргэе. 12-р сумын нэг цонхны үйлчилгээ өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг хийлээ. Тус үеэр албан контортой сууж байдаг дарга нар нэг цонхны үйлчилгээнд иргэдтэй үйлчилдэг албан хаагчдынхаа ажлыг орлон хийж нэлээдгүй ачаал ихтэй ажиллаж байсан нь анхаарал татсан үйл явдал болж исэн юм а. Өнөөдөр иргэдийн өмнө хамгийн их бухимдалтай ачаалттай байдаг газар бол 12-р сумын нэг цонхны үйлчилгээ. Харин тухайн газар өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өрөөндөө тухлан суудаг дарга нар нь энэхүү нэг цонхны үйлчилгээнд ажилладаг албан хаагчдынхаа ажлыг орлон явуулж иргэдтэй үйлчилж байгаа нь олонний анхаарлыг их татсан юм а.
1995 оноос хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын багц хууль нь заавал буюу сайн дураараа гэсэн үндсэн хоёр төрлөөр даатгагддаг. Тэгвэл иргэдийн асууж байгаа гол зүйл бол 2012 оны 11 сарын 15-наас эхлэн 1990-с 2000 оны хооронд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай асуудлаар их хандаж байгааг онцолсон. Энэ ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай асуудал нь 8 сарын 1 хүртэл явагдах бөгөөд үүнээс өмнө амжиж бүртгүүлэхийг халамж үйлчилгээний ажилтны үйл ажиллагааг явуулж байгаа сумын засаг даргын орлогч уриалж байсан. За 12 сум маань одоо нийт одоо 28800 хүн амтай. За энд одоо манай гол үйлчилж байгаа бол манай нэг цонхны 12 сумын нэг цонхны үйлчилгээ байгаа. За өнөөдөр бас гişиг өдрийг зохион байгуулад нэг цонхны үйлчилгээнд дээр одоо зохион байгуулж байна. За энэ дээр болохоор миний хувьд болохоор одоо нийгмийн даатгалын байц цагчийн одоо үүргийг өнөөдөр гүйцэтгэж байна. Өнөөдөр бол нийт одоо 20 хүнд одоо үйлчлээд байна. Одоогийн байдлаар мөн энэ үеэр нэг цонхны үйл ажиллагаан дээр халамжийн 3 ажилтан иргэдтэй үйлчилдэг бөгөөд энэхүү албан тушаал дээр хотын захирагчийн албаны үйлчлэгээ хариуцсан мэрэгчлэн олон нийтийн оролцооны судалгаан дээр ажиллаж байсан юм а. Өнөөдрөөс эхлэн засгийн газрын хувьцааны бичлэлт хийх үйл ажиллагаа 1 сарын хугацаатай эхэлж байлаа. За би өнөөдөр энэ гişиг өдрөөр бол халамж үйлчлэгээний ажил хариуцсан тийм ажлыг хийж байна. За тэгээд энэ дээр өнөөдрийн хувьд бол ингээд энд чинь бас иргэд бол нэлээ их үйлчлүүлт юм байна. Тэгээ миний ажил болохоор бол нөгөө олон нийтийн оролцоо одоо арцааны талаар одоо судалгаа гаргадаг тийм одоо ажлын энэ одоо гүйцэтгэн. Ингээд өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр 10 ихэр сумын нэг цонхны үйлчлэгэн дээр ажил хайгч иргэдэд хүртэл үйлчилж одоогийн зах зээл дээр ямар ажлын байр сул оронтойтой байгааг танилцуулж бүртгэх үйл ажиллагаа явуулж байсан. Хэдийгээр зуны сар дундаа орж байгаа ч цаг агаар тогтворгүй сэрүүхэн шороо боссоор л байгаа. Харин энэ байдал 6 сарын 3-ны хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар ус цаг өөр орчин шинжилгээний албанаас авсан мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ. Зуны сар дундаа орж байгаа өнөө үед цаг агаар тогтворгүй сэрүүхэн байсаар байна. Харин энэ шороо боссон сэрүүхэн өдрүүд 6 сарын 3-ны хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг ус цаг өөр орчин шинжилгээний албанаас мэдээлсэн юм. Энэ сарын 29-30-ны үеэр ихэнх нутгаар дулаарна бусад хугацаанд сэрүүсч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-аас 13 градус, өдөртөө 21-с 26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-с 17 градус дулаан байх нэ. 31-нд нутгийн хойд хэсгээр нэгэнд зарим нутгаар тундас орж говь талын нутгаар секундэд 12-оос 14 м хүрч шорон шурах шуурах төлөвтэй байгааг дурдсан. 5 дугаар сарын 20-наас өнөөдөр өглөөний 0:8 цаг хүртэлх цагаарын тайм мэдээгээр бол за хурд тундасныхаа хувьд 21-нд 12 уянгад 1 м, за зүүн баяуулаад 0.7 м, за өнгөрдөг шөнө хар хоринд 0.4 м, за бүрдэнд 0.3 м тундас орсон. За бусад нутгаар бол хурд тундас орсонгүй. За өнгөрч 7 хоногийн ихэнх хугацаанд бол салхи 7-аас 12 м/сек байж зөөлөн шорон шурахтай байлаа. За агаарын температурынхаа хувьд хугацааны эхний хагаст нутгийнхаа өмнөд хэсгээр өдөртөө 22-аас 27 градус, шөнөдөө 5-аас 10 градус дулаан. За бусад нутгаар бол нэг өдөртөө 18-аас 23 градус, за шөнөдөө 8-аас 3 градус дулаан байсан. За 7 хоногийнхаа хугацааны одоо сүүлчээр бол нийт нутгаараа сэрвсэн. За цаашдаа өнөөдрөөс 6 дугаар сарын 3-ны хүртэлх цагаагаар урьдчилсан төлөөр бол 31-нд нутгийнхаа хойд хэсгээр, за 6 сарын 1-нд зарим газараараа хурд тундас орно. За салхи бол 28-нд одоо маргааш өдөр нийт нутгаар 12-аас 14 м, за говь тал харийн нутгаар 16-аас 18 м/сек хурц ширүүснэ. За зөөлөн шорон шурах шуурна. За 31-нд говь тал харийн нутгаар 12-аас 14 м/сек урч бас зөөлөн шорон шурах шуурхаар байгаа. За агаарын температурынхаа хувьд 29-30-ны үеэр бол нийт нутгаараа нэлээд дулаарна. За энэ үеэр бол нутгийнхаа өмнөд хэсгээр 22-аас 27 градус, за бусад нутгаараа 19-ээс 24 градус хүрч дулаарах төлөвтэй байна. За бусад хугацаанд бол нэлээд сэрүүн байна. За нутгийнхаа өмнөд хэсгээр бол шөнөдөө 8-аас 13 градус, өдөртөө 21-аас 26 градус, за бусад нутгаараа бол шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-аас 17 градус дулаан байх төлөвтэй байна. Харин 6 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур сарын дундч нь бүх нутгаар 14-өөс 19 градус дулаан байх бөгөөд олон жилийн дунджаас 1-ээс 1.5 градус дулаан байхаар байна. Энэ сард орох хур борооны хэмжээ нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байхаар байгаа юм а.
Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр интернет медиагаар үргэлжилж байна.